Уламжлалаар харанхуй өрөөний шинэхэн дугаар хэлж байна. Тэгээд ариуна хаанаас ямар хүн орж ирсэн сууж байгаа вэ? За энэ удаагийн дугаарт бол Заяагийн Вьетнам явж ирсэн ганцыг бид бүхэн задлж байна. Тэгээд тохон улсаас зочин дагуулж ирсэн байгаа. Тэгээд Вьетнам улсад ажиллаж амьдардаг нэгэн залуутай өнөөдөр бүгдээрээ танилцах нэ. Тэгээд зочиндоо юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана. За та хоёр ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье. За тэгээд нийт сонсож байгаа сонсогч нартаас энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд харанхуй өрөөнд болохоор зөв ер нь нэг юм нууж хаахгүйгээр нэг сайхан нэг бүх юмаа дэлгэж тавьж агаад ярилцах зорилготой байдаг. Тэгээд ер нь яагаад Монголоос гараад ер нь яагаад Вьетнам явъя гэж бодсон бэ? Вьетнамд хэр удаж байгаа хүн бэ гэдгээс яриага эхлэв те. За Вьетнамд би ч одоо баг 13-аас 14 оны шилжих жил ирсэн. За баг 14 онд ирсэн гэж болно. Тэгээд яг анх Вьетнамыг яагаад сонгоод яагаад заавал Вьетнамд ирсэн бэ гэхээр тэр тухайн үед яг соёл урлагийн сургуулийн дөрвөлт урлагийн сургууль гэж явдаг гэсэн. Одоо бол би дагаад тусдаа сургууль болоод тусдаа дөрвөлт урлагийн сургууль болцсон. Тэнд юунд яасан нэгдүгээр курстэй 606 ангид ерөөдөө ирсэж орсон байхгүй юу? За тэгээ ерөөдөө боломжийн их амжилттай сураад за тэгээ багш маань тэр нэг өвөл цагаан сараар болж байхад ерөөдөө тэтгэлгүүд зарлагдсан цагаан сарын өмнөхөн тэгээд Лаос, Камбож, Вьетнам өөр ханах ямар ч яг зүүн өмнөд Азийн орнууд руу тэтгэлгүүд ерөөдөө зарлагдсан. Тэгээ манай багш ерөөдөө нэг өөрөө суудсан чинь ангид орж ирээд надтай жоохон ярилцаад тэгээ 80 юм тэтгэлгүүд гарсан байна. Чи ингээд шалгалт өгөөд үзээ. Тэгээ Вьетнам улс руу ерөөдөө чи шалгалт өгвөл надад бол их боломжийн санагдчихна. Вьетнамын урлаг бол ийм нэтримэрээ гэдэг надтай ярилцаад тэгээ чи угаасаа ер нь бол тэнцчих байхаа би чамайг угаасаа мэдчихин гэж багш тэгсэн аахгүй. За тэгээд 2 сард ерөөдөө материалуудаа бүрдүүлж өгөөд баг 6 сард хариугаа авч байгаа юм. Тэгээд ерөөдөө тэнцсэн гэж за дахиад одоо нэг юм зүйлүүд дахиад бүрдүүлэх хэрэгтэй ингээд бүрдүүлсээр байгаа тэр нь юу байж байгаа. 9 сард баг 10 сард ерөөдөө бүр эцсийн байдлаар хариуна гараа. За тэгээд Вьетнам улсыг ерөөдөө зорьсон доо. За тэгээ яг тэрэн дээр бол би өөрөө Вьетнамыг хувийн байдлаараа судлаад Вьетнамд нь юм байт юм байна. Вьетнамын урлаг юм байт юм гэсэн бас төсөөлөл ерөөсөө байхгүй. Тэгээ тухайн үед ч гэсэн бид нар бие дагаад нэг судлах тиймэрхүү юм болцоо энэ дээр жоохон бага байсан баг. Тэгээд яг багшийнхаа үгээрээ л ерөөдөө яваад ирээд Вьетнам улсад ирээд тэгээд хамгийн анхны одоо яг Вьетнамыг зорьсон юунууд бол яг тэр л байна да. Юу юм уу? Одоо би нэг урлагийн одоо тийм зураач хүн биш. Одоо яг тийм хөтөлбөрийн мэдээлэл мэдлэг байхгүй учраас нэг сайн мэдрэхгүй л ах шиг л байна л да. Вьетнамын урлаг зураач талаас аюу тийм алдартай нэр хүндтэй хүмүүс одоо жишээлбэл одоо юу гэдэг англиар сурахын тулд Америк англи явъя гэдэг шиг урлагийн хүн бол би зураач хүн болъё гэх юм бол юу очдөг нэг тийм газар юм уу? Эсвэл зүгээр л яг тухайн үед тэлэг байсан учраас за хаашаа чамаагүй явчих гэж явцсан юм уу? Яг тухайн үед бол яг нэг яг за нэг талаас бол тэтгэлэг байгаа. За нөгөө талаас болох бол манай багшийн харж байгаа өнцөг болохоор яг нөгөө клон байх үедээ эдний урлагийг нөгөө Францууд өөрөөдөө босгож өгсөн гэдэг ерөөдөө эдний урлаг бас сайн жоохон хүчрхэг босч ирсэн гэж үзсэн л дээ. Тэгээд ерөөдөө одоо энд лакн зураг гэж байдаг. Зүүн Азад ерөөдөө энэ лакны урлаг байдаг хөө. За паалан гэж ерөөдөө монголоор бол нэг паалан гэж яриад байдаг. Зүүн Азад бол нэг лак гэж яриад байгаа. Тэнгүүд Японд байдаг, Солонгост байдаг. Тэд нар нь болохоор зөвхөн одоо нөгөө сүнэрийн зориулттай эд хогшил юм уу, ваар, савн дээр гоё чимэглэл байдлаар хэрэгэлдэг байхгүй. Тэнгүүд Вьетнам ганцаараа ерөөдөө зүүн Азаас лакийг юм уран зураг болгоцсон ийм төрөл واخхой. Тэгээ ийм лак болон торгон зургаараа ерөөдөө жоохон зүүн Азийн бусад орнуудаас жоохон ялгаатай арай жоохон тэргүүл хүчрхэгэл надад л их санагдсан шүү дээ. Жил болгоо ерөөдөө бол 15 хүүхэд Монгол улсын хэмжээнд 15 хүүхэд тэтгэлэг авч ирдэг байхгүй. Тэнгүүд тэр нь одоо нэг одоо жишээлбэл Хо Чи Минийн нэрмжт 14 дугаар дунд сургууль эдэн тэндээс нэг 2 хүүхэд юм эсвэл 4 хүүхэд ч юм уу ингэж хуваарлагдана. За үлдсэн 10 хүүхэд юм уу 12 хүүхэд нь 10 юм уу 12 хүүхэд нь ихтэй сургуулиудаас хуваарлагддаг байхгүй. Тэгээд 2 дугаар 3 дугаар курст орсон хүүхдийг авахгүй нэг болон 2 дугаар курст байгаа хүүхдээс ерөөдөө бол заавал тэтгэлэг хамрагдах бүрэн боломжтой байдаг. Тэнгүүд тэр чинь одоо шүтээсээс байж болж юм. За хүмүүнлэгээс байж бол ингээд бүх ингээд олон сургуулиудаас ингээд нийлсэн 10 хүүхэд байдаг гэсэн үг. Би болохоор яг урлагийн чиглэлээр одоогоор бол яг ганцаараа байна. Надаас өмнө бол нэлээд дээр үед л нэг урлагийн чиглэлээр хүн сурч ирсэн гэсэн. Тэрнээс хойшоогоо бол бас баг нэлээд хэдэн жил хөнгөө байж байгаа. Би ганцаараа ирээд надаас хойшоогоо бас одоо урлагаар сурсан баг. Одоо тэгээ анх эрэхтэй ингээл Вьетнам хэлийг ингээл нэг сармаар ингээл сурах уу? Тэг нь бид нар бүгдээрээ ерөөдөө бол юу байна? Ирээд нэг жил ерөөдөө хэлний хэлтгэл суун гэсэн. Тэгээд нэг жил хэлний хэлтгэлээ суугаад за тэгээд тэндээсээ шууд нөгөө сургуулиудынхаа сонголтыг дахиж хийдэг байхгүй юу?
байхгүй. Тэгээ би Хо Чи Миний төрөл урлагийг сургууль руу сонгоод Хо Чи Минд очиж ялаа. Тэгээд бас хамгийн анх Хо Чи Минь 1-р курстэй, 2-р курстэй Хо Чи Минь сураад 3-р курстэй буцаж Ханой руугаа шилжиж ирээд тэгээд 3, 4, 5-р курстэй Ханойд сураад тэгээд магистраа бас Ханойд ерөөдөө тусгасан байхгүй. Одоо ингээд нэг юм төсөөлж чамд байна да тий би нэг Вьетнам руу явах гэж намаа нэг тийм орчинлого багтаа гэдэг нэг бодцсон байж яасан тэр төсөөлөл. Тэг яг нэг юм ингээд онгоцноос ингээд буугаал өдөөс нэг огтож авч байгаа өөр амьсгал хоёрын зүрүү хэрэг байсан бэ. За бидний үед бол онгоц монгоцоор тийм нисдэг тийм жаргалтай хүмүүс байгаа бий. Тий бид нар бол ерөөсө богоноор товтно 3 хоног за баг удаандаа 4 хоног явж Вьетнамд ирдэг гэсэн тэр үуч 13 хоног шүү дээ. Тэгээд ер нь бол өвтөг мөнгнөө өөч тэр нь хямдхан тусдаг арай гайгүй боломжтой айлын жоохон гайгүй хүмүүсүүд нь юу яадаг гэсэн нисээд ирчдэг төрүүлээд ирчдэг. Тиймээс тэр нь гэхдээ юу яадаг гэсэн солонгосоор юм уу эсвэл Хонконг гэдгээр дамжлын нислэгийн үнэхээр үнэтэй өстэй тэр үед болоо. Тэгээ бид нар болохоор юу яаж тэр тухайн үед чинь замын үүдээсээ тэгээ ирээнээс Бээжингээс нанинаас тэгээд нөгөө нэг Вьетнамын хилээсээ Ханой гэж ерөөдөө тэгж дамжиж орж ирдэг гэсэн. Тэгээд би бол яг анхны төсөөлөл бол нэг тийм амар нэг гоё гадаадад очиж байгаа. Тийм төсөөлөл надад огтосоо ерөөсөө байгаагүй. Тэгээ муухайч гэж ерөөсөө бод. Надад бол ерөөсөө яг Вьетнам орны талаар бол бүр огтосоо төсөөлөл байгаагүй. Гэхдээ ирээд бол надад тийм муухай заваан бат ийм халуун бөхчм гэсэн тийм ямар ч тийм сэтгэл тэгээ би голж гойчлох ингэсэн тийм ерөөсөө байгаагүй. Тэгэл одоо ингээд сурах ёстой ер нь бол ингээд хэлээ сурах ёстой сургуультай сурах ёстой л гэсэн л тийм л бодолтойсэн. Нөөсөл нэг хүмүүс ч одоо ингээд ирсэн чинь наах ирэл тийм байсан төсөөллөөс юм байлаа тийм байлаа гэж хэлж. Надад бол нэг айхтар бол тийм юм бол байгаагүй. Шууд л ингээд амар гоё байсан байна тийм ингээд л гэл нэг Монголд чинь юу байдаг штэ. Намайг Ханойд очсон чинь амар их хөлөдлөгөнтэй санагцаахгүй. Надад бол ингээд бүр ерөөсөө шүн унтдаггүй бот юм уу гэмэр ч юм ингээд баян чимээ шуугантай. Тэгээ Монгол чинь нэг юм бас хот ингээд хичнээн хүнтэй ч гэсэн арай тийм амар юм стресстэй байдгүй дээ. Тэгэл нэг юм тал нутгаас ирсэн хүн чинь тэрийгээ санахгүй юу гэж. Хэлний хэллээ төгссөд яг Монгол буцаж явах үед бол яг тэр мэдрэмж болоод амар байсан шүү дээ. Яг ингээд юу ягаалаа яг замын өдөр бас л буцахтаа бид нар гадраа буцаж байгаа шүү дээ. Тэгээ яг замын өдөр ороод наашаага ирж явах үед чинь юу яаж байгаа юм чи шууд нөгөө салхисын үлцэл ирэхэд хамар онгоож байгаа юм ёо. Тэр бодлоос амар гоё мэдрэмж байсан. Тэгэл ингээд харангууд алсын бараа шигтэгдэл ер нь бол яг буцаж ирж байхад тийм амар гоё тийм огшсон сансан сэтгэл бол амар гарсан л та. Тухайн яг нөгөө нэг яг Вьетнамд яг хэлний хэлээ сураад ингэж явах үед бол нэг тийм амар бол ингээл гэрэл ухаа тийм үлдээд ингээд санаар ингээд байгаа. Яг нөгөө хилд аваад орж ирэх мэдрэмж л амар гоё. Тэгээд хилд авч яхад юм өсөр нөгөө ирээн дээр орж ирчээд Монгол хүнтэй таах нэр амар гоё идэгсэн. Яг ингээл нөгөө амар гоё мэдрэмж. Тэгвэл нөгөө Монгол хүн тоохгүй шүү дээ мэдээж. Хаасайгүй нөгөө 8 гэж орж ирсэн Монгол хүн хаасайгүй монголчууд өвж идэг намайг хараад холоос ирж байгаа Монгол гэж эзэж бодох. Нөгөөт нь тоодгүй тэгэхээр нэг жоохон нэг сонь санагдал эздэг. Хамгийн анхны амар тийм сэтгэл. Ер нь гэхдээ тэр бол одоо л монголчууд амар их Вьетнам руу ирдэг болчиход байгаа болохоос ер нь бол нэг 2 3 дахь курс хүртлээ ер нь бол нэг тийм монгол хүн харахаараа амар гоё догтлдог, амар баярлдаг. Тэгээ гүгэд очим орчим шиг тийм мэдрэмжүүд бол нэг 2 3 дахь курс хүртлээ ер нь байсан. Тэгэл дараа нь дүүжирсэн юм байна шүү дээ мөн үү. Тийм тэгэл ер нь дүүжирч байгаа юм тэгэл. Хин гэхдээ хизэнээс юм болцсон юм ба. Одоо яг чиний үед гэхээр нэг 2 дахь курс мөрс үед гэхээр 15 оны үед бол баг монгол хүн байхгүй шах байсан байж тээ. Тэгээ одоо бол тийм ер нь бол тэр үед чи 12 13 15 заавал 16 17 онуудаас бол юу яадаг гэсэн хуваарь аялж байгаа хүмүүсүүд ингээд эсвэл аяллаа компаниуд дамжин нислэхүүдэр. Гэхдээ тэр бол нэр сэрэл ерөөд амар цөөхөн хүмүүс ингээд аялахад гэсэн. За тэгээд бид нар ад таараал ингэх юм бол гайдны ажил авдаг ч юм уу тэгээд гайданд яв. Тэгээд мэрсэж явж эхэлж байгаа байхгүй. Тэгээд яг ковидын дараа ерөөсөө шууд Фукук гэл Монголд ерөөсөө битүү ерөөсөө маркетинг нэтэр яваал тэгээд Фукук яц. Тэгээд монголчууд яг ковидын дараа битүү нислэгүүд гараад за тэндээс л ерөөдөө хамаг юм эхэлтэй л гэж одоогийн ерөөдөө монголчуудын ингээд юу лээ 22 дахь аймаг гэж очлоод байгаа үе чинь тэр үеэс тэр үдээдэлсэн гэсэн. Одоо тэгээ хэлний курстэй ингээд явлаа. Тэгээ жил болсон гэж штэ. Тэнгүүд ажил хийх ямарч боломжгүй байсан уу эсвэл ингээд тэтгэлэн 100% байд юм одоо ч гэсэн. Тэтгэлэг 100% биш. Юу за сургалтын төлбөр орцсон байгаа. Тэгээ спент өгч байгаа. Тэгээ байр орцсон байгаа л гэсэн. Тэгээ спентнээсээ хоол одоо болгодог.
ерөөдөө тиймэрхүү. Ер нь бол яг 1-2 дугаар курс хэлээ сураад 1-2 дугаар курст бол шууд ирээд бол ажил хийх. Уус ямар ч боломж бол угаасаа байхгүй. За тэгээд одоо бол орчин үе бол арай гайгүй боломжийг ажил хийх нөхцөлтэй болцсон. Англи хэлтэй бол одоо бол тийм бас ажилд орох болно. Би яг намайг ирж явах үед бол ямар ч тийм нөхцөл байгаагүй. За тэгээд яндоотой байх юм бол их юм одоо гайд юм. Тэгээ гайдын тийм хэр барагтаа олдохгүй нөгөө нэг дээд курс яах нь хичнэр чинь нөгөө нэг боломжийн хүн Монгол хүн орж ирлээ инлэгнгүүд угаасаа шууд өрөөс авчдаг. Тэгээд бидний хувьд бол яг нэг ажил хийх боломж өрөөс ав. Тэгээд тэгэл юу яаж байгаа их сургуульд ороод тэгэл ерөөдөө гайд майд хийх. Тэгээд мэрсэр хуваараа хүмүүс холбогдож аялал нэгдсэн юмуд аялын зохион байгуулдаг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар нэрс ирдэгтэй илбэг ажил болтохгүй. Тийм гайдны ажил хэлбэ. Одоо бол ерөөсөө өсвөл хараад гайд хийх боломж бол одоо бол байгаа. Тэр үед бол ерөөсөө байгаагүй. Гэхдээ миний хувьд болохоор би бол юу яадаг гэсэн. 3 дахь курсээс би ханаж шилжиж ирэнгүүтээ ерөөд годомжин сууж зураг зурдаг гэсэн. Оо за. Тэгэж ерөөдөө нэмэлт орлого олдог. Тэгээд гайдны ажил орж ирэх юм бол гайдны ажлыг ерөөдөө таслахгүй аавна. Тэгээд гайдны ажил нь өдөр гайдны ажил ихтэй явж байгаад оройн ирэнгүүтээ шууд зураг зурж суудаг ч юм. Одоо нөгөө нэг машингүй өдөр нь 5 хагасаа бутансаа ингээ ханаад 3 өдөр байдаг байхгүй. Ханааны тэр төвд одоо яг хотын төвд нь байдаг нуурыг хонким гэдэг нуурыг ерөөдөө тойроод машингүй өдөр 7-3 өдөр идэв байхгүй. Тэгэхээр тэрэн дээр ерөөдөө орой нэг 6-аас хойшоогоо нэг 9 хүртэл мөрдөл ч юм уу. Зурд нэмэлт орлого тавьдаг байсан. Тэр гой дэлгэрэнгүй яриулсан санагч чинь. Тэгэхээр тэрнээс өмнө яг нэг юм хэлний курст ингээл сонгоод ингээд тэс өөр хэл байгаа штэ. Ингээд бид нар одоо юу гэдэг за сургуульдаа нэг жоохон англи хэл сурсан тэр мөрөндөө шал өөртэй тэгэнгүүт ингээд шок болох уу яах вэ? Яг анхны Вьетнам хэл сонсох мэдрэмж бол яг нэг тийм би бол яг хятад хэл сонсоод байгаа юм шиг. Гэхдээ зүгээр миний л хувь үзэл бодол шүү. Зүгээр надад л мэдэрсэн мэдрэмж яг. Тэгээ ер нь бол яг нэг 12 тонол бол юу болоод ирэнгүү юусаа угаасаа чихэнд сонсоод тэгээд хятад хэлний шал өөр хэлээ тийм шал өөр хөвгтэй мэн шал өөр дуудлагатай байна. Угаасаа чихэнд ингээд наалтаад ирд юм л. Тэгээд бид нар чинь яг хэлний ихтгэлтэй л яг ингээд үндсэн юмнуудаа дүрмөрөөр заалгаж болохоос яг хэлний ихтгэл төгсгөл бол төгс ярддаг. Одоо нөгөө нэг яахгүй штэ болж төгсөхгүй штэ. Тэн дээр яг нөгөө бүр нөгөө нэг хэлний авьяастай хүүхдүүд гэж байдаг штэ. За нэг хэдүүх тунд нэг хүүхд ч юм уу тий. Тэр яг тийм л хүн байх юм бол яг хэлний ихтгэл төгсөхтэй ер нь дажгүй боломжийн ярьдаг болцсон. Гарна. Тэгээ бидний яг гол хэлээр сурж байгаа юу чи ерөөдөө их сургууль дээр гараад практик дээр л ерөөдөө гол хэлийг ерөөдөө эзэмшиж ойлгож. Тэгэн дээр бол ингээл дүрм ойр зүрийн жижиг сажиг юмнуудыг ерөөдөө заад. Гэхдээ одоо бол одоо хэлний ихтгэл сурж байгаа доор дүүнэртэй ярилцахад бол юу бидний үеийнхээс илүү төгтэй илүү олон төрлөөр янз бүрээр илүү өргөн хэлбэрээр заадаг болсон байна гэж хэлээ. Бидний үед бол тийм амар гүнзгий мөнзгий болно. Заадгүй байсан. Тэгээд их сургууль дээр одоо яг манай үеийнхэн юм уу надаас нэг доошоогоо дахиад надаас 1-2 дээшээ гараад бол бүгдээр л их сургууль дээр гарч иж хэлээ сайн сурцгаасаа л гэж ярьдэн шүү дээ. За тэгээд жилийн дараа хэлний бэлтгэл дууслаа. Манай хүн Монгол явсан юм ба шүү дээ. Заавал Монгол явах хэрэгтэй байсан юм уу? Би ч анх ирэхдээ амар додгор ирсэн юм аа. Юу яа таа гэв. Юу би орог 2-3 жил мэл угаасаа Монголд уцахгүй. Би одоо 100 та нарыг хэлний ихтгэлээр төгсөө энэ Вьетнам найзтай болоод би хэл мэлээ сураад их сургуульдаа бэлдэн их том ярьж ирээ. Тэгсэн чинь нөгөө нэг хичээл амраад хэлний ихтгэлээ бүгд төгссөн чинь би ч үлдэнэ гэдэг шийдвэртэйгээ байгаа штеп. Тэгсэн чинь нөгөө нэг манайхан ч бүгд яваад өгдөг. Нөгөө нэг байранд ч хүн үлдвэ. Тэгсэн чинь яах ч аргагүй ингээд яад юм бэлээ. Яах ч аргагүй ингээд бүр нэг юу өргөөл тэ ингээд нэг уйлах гадгаа ч юм дотор бид нэг сонин өргөөл бий. За тэгээ шууд буцах хэрэгтэй юм. Угаасаа буцах хэрэгтэй юм. Тэгээ буцсан та. Тэгээд намар одоо нөгөө нэг хичээлээ чи хуваар сургуулиуд руу нөгөө сонгосон сургуулиуд руу томилтууд гардаг байхгүй юу? Одоо нөгөө нэг бичиг гардаг байхгүй. Тэр бичгийн нэрэнгүүтэнд сургуультай ирж ордог байхгүй. Тэгээд одоо Вьетнамд их сургууль сурах Монголд сурж байгаад ирсэн гэсэн шүү дээ. Тэр хоёрын ялгаа нь ямар байсан бэ? Нөгөө суурьтай байсан болохоор би амар дайггүй боломжийн цаашаа өөрийгөө явцсан гэж бодоод байдаг байхгүй. Яг суурьгүй яг анхан ямар ч ингээд суурьгүй 10 жилээс ч юм уу шал уур газраас яг 10 жилээ төгсч мөсөд ирж байгаа хүүхдүүдэд бол энэ зургийн мэргэжлийн нэтэр яг ингэж сурах бол бүр амар хэцүү хүндрэлтэй санагдсан. За тэгээд Монгол нөгөө нэг Вьетнам хоёр сургын ялгаа гэдгсэн штэ. Яг нөгөө нэг Монголд бол надад санагснаар багш нар нь л ерөөсөө нэг гоё араас нь гүгээд байдаг тий. Яг ингээл нөгөө нэг бөөцөлөлөд яг тэгж тийм мэдрэмж бас нэг амар
авсан. Тэгээд Вьетнамд ирэнгүүт багш нь зүгээр л хийх юм хийлээл энийг хийгэрээ тэрийг хийгэрээ хичээл гараа яваад өгдөг. Тэгэл ерөөс яг багшийг орж ирсэн багт нь хийх юм хийцэн байж байгаа тэрэн дээрээ зөвлөхөөл авдаг. Тэнгүүд Монгол олонгууд чи энийг хийгээд ихтэй зайлуу гэдэг. Тэгээд нэг жоохон тараа хүүхэд байх юм бол заавал чирдэг, чирж явсараа гал төгсгдөг. Илүү бие даах чадамж илүү сайн суудаг юм шиг. За заавал Вьетнамдаа ч ших ер нь гадаадд суухаар юм гэх тийм баг. Нэрээ дүрслэх урлагийн хичээл тийм байх юм бэ тий. Би чи нөгөө их сургуульд орсон гэсэн чи ингээд нэг юм ингээл юм зааж магаа заавал та нарт нэг удаа ингээд лекц мэкс тавьж байвал тий. Мадуу тийм хичээл байсан л ахaltaа. Гэхдээ нөгөө нэг юм за энийг зургээл явцдаг ер нь практикал юм л их байсан бааш таах гэдэг шүү дээ тий. Тэрээр төсөөлөв. Тэгээд Монгол юу хоёрын хичээлийн програм бас надад амар өөр санагдсан. Монголчин ерөөхдөө бол 3 дугаар курсээс хоошоо ерөөхдөө хөрөг зураг мөр орж эхэлдэг байхгүй юу? Яг миний мэдлэгээр бол 1-р курсын оюутанд хизээч хөрөг орохгүй 2-р курсын оюутанд зах зугаас мантон мичээлүүд орж эхэлнэ. Тэгээд 2-р курсын төгсгөлөөр ерөөхдөө хөргөө зураад 4-р курсээс ингээл матур ингээд зурж эхэлдэг байхгүй. Тэгсэн чинь би 1-р курст очоо шууд надад хөрөг ороод би бүр шок. Ямар ч тийм нөгөө би ч яг л Монголынхон програмын дагуу явна гэсэн бас тийм нэг жоохон төсөөлөлтөө ирж байгаа. Тэгсэн чинь шууд 1-р курст орж ирэл хичээл эхлээ шууд хүн суулгацсан. Шууд урд ингээл хүн гарч ирэл суудсан. Тэгэл хөрөг зурлаа. За тэгж жаад түрүүний тэр айгу юу сонирхолтой санагдлаа. Хүний нөгөө зураг гадаас удаг байсан гэд. Тэгээ тэр яг мөнгөний шаардлагаас тэгсэн үү? Эсвэл ингээд за би өөрийнхөө скиллийг сайжруулъя гэж тэгсэн үү? Нэг юм ямар шаардлагаас яг тэгж зураг зурхаар болсон бэ? Бидний спенд бол тухай $90 байсан баггүй юу? $90 чинь одоо ер нь сая 800 мянган дон гэсэн үг баггүй юу? Монгол мөнгөөр тухай үед ч бас нэг 180 мянган төгрөгтэй тэнцдэг байсан яг тухай үед. Одоо бол ханшаа аваар өөр гэсэн баггүй юу? Сая донг чинь 100 мянган төгрөгтэй тэнцдэг. Сая 100 мянган донг чинь 110 мянган төгрөгтэй тэнцдэг. Яг нэг тгийг насаал тулдаг тийм ханштай байсан баггүй юу? Тэгэхээр бидний сарын спенд 180 мянган төгрөг байсан гэж ихэд ойлгож болно. Тэгэхээр би ч нөгөө зургийн ангийн оюутан шүү дээ. Гэхдээ надад тэр чинь бодог шунхнаас ахуулаад нэг бодог л ингээл 5-6 мянган төгрөг 10 мянган төгрөг тэгэл биернээс ахуулаад ингээл ерөөхдөө тэгээ хичээлийн шаардлага цаас маас гэдэг юмнууд надад амар хэрэг болдог учраас тэр спент чинь миний хичээлийн хэрэглийг ч авч хүртгүү ерөөхдөө байлаа. Тэгээ би гэрээсээ ерөөхдөө бол байнга мөнгөний даваад иж чадахгүй ерөөхдөө би чи ихэр тэгээд ээжтэйгээ гурлаа яадаг байхгүй. Тэгээ манай ихэр ээж хоёр ерөөхдөө хойно үлдчихэж байгаа гэсэн. Тэгээ би гэрээсээ нэг амар мөнгө аваад иж чадахгүй айл болох л өөрийгөө болгочихгүй үзэл тэгэл орж ирсэн санаа нь ингээд нөгөө орой алхаж ирсэн байхгүй би. Тэгсэн чинь тэнд бүр ингээд цуваа суудсан зураач нар сууж ирсэн байхгүй. Тэгээ дандаа тийм хөгшин зураач нар ерөөхдөө дандаа ахмаг насны зураач нар суудсан байхгүй. Тэгээд тэр ингээ хаалсан чинь надад бас боломж байгаа юм шиг санагдлаа. Тэгээд эхний очсон амар инээдтэй зав бүр амар том ширээ мэрээтэй. Тэгээд амар том сандал мандал ийцэн зав эхний нэг өдөр. Тэгээд би зурж болох юм байна гэж бодонгууд эхний хамгийн анхны өдрөө тэгэж зав. Тэгээд юугаач мэдэхгүй. Тэгсэн чинь ирсэн чинь цагдаа нар нөгөө эргүүлээ хамгаалтынх нь ийм ширээ мэрээ байхгүй гэх гэл эхлээ хөөж ин. За тэгээд заяуц эхлээ тэрнтэй ойлголцлогоо сууж болно гэдгийг ойлгож байгаа. Тэгээд ийм юмнууд байж болохгүй гэж байгаа. Тэгээ би амар том балах гад нөгөө аннаас ивлүүлсэн заяа. Тэн дээр нөгөө өөрийнхөө ингээ хийсний замнаас ивлүүлсэн байхгүй. Тэгээд болохгүй гэж. За тэгэхээр маргааш өдөр нь дахиад ирсэн чинь суулгаад энэ төр болж. Тэгсэн чинь нөгөө нэг үжээ тэнд нөгөө нэг юу яатсан хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр над дээр ерөөдөө хүн нөгөө нэг ирэхгүй. Тэгээд тэнцээж үжээ олон жил суугаад зурцсан. Тэгээ ахмаг насны зураач нар байгаад байгаа учраас би бол угаас ингэ жиг гэж байгаа нь угс ойлгомжтой байгаа байхгүй. Тэгээ ингээ харсан чинь нөгөө Хэна гэд байдэн штэ би энэ дээр зурдаг болоо 14 хоног арилдгөө бодог. Тэр ингээ ерөөсөө Вьетнамд ороогүй байсан байхгүй. Тэгээд тэр гудамжинд тийм зураг зурж байгаа хүн бас ерөөсөө байхгүй байсан. Тэгэхээр би шууд интернетээс баахан зургнууд ингээл хайгаад бичгийн заасан дээр хэвлүүлж гарч байгаа л дараа өдөр нөгөө нэг Хэнага барьж суусахгүй. Тэгсэн чинь тэгэл тэр өдрөө ер нь нэлээд боломжийг хүмүүс авалцаа тэгээ ойчилж мачрлаа зайгүй. Тэгээд за окей энэ ер нь болох юм байна гэх. Тэгээ би хамгийн анх нам тэр ерөөхдөө гудамжинд сууд зурж байгаа нэг Хэнэ зурж суудаг хүн байсан байхгүй юу. Тэгэл удалгүй тэгэл нэг сарын дараа манаас олшрол дуурайгаал намайг дуурайж өрхөдөө тэнд хүн Хэнэ хийж суулдаг. За тэгээ ер нь миний яг орлогын их усүр гэх юм уу одоо тийм нэмэлт орлогын их усүр ерөөдөө тэгж өгсөн. Тэгэл хэрэгэл годомжин суудаг баснаас хойш дайдгар болж байгаа юм жоохон мөнгөтэй оюутан болж байна. Хитэр зурх уу? Хэнэнод ерөөдөө бол
хамгийн хямдхан хэна 10 мянган донгоос эхэлнэ заяа. За тэр нь амар жижигхэн зураг ингээ амар амархан зурчдаг. За ингээ бүтэн гарын зураг мөрнүүд болоод ирэх юм бол нэг 250-аас 350 мянган донг мөн. За тухайн үед чинь бас тийм 20 мянгаас 30 мянган төгрөг зураг гэсэн үг байхгүй. Тэгээд амар сонио. Надад тэр бас ерөөсөө санаанаас гардаггүй юм аа. Нөгөө орлого орохгүй үеуд бас байдаг байхгүй юу? Заримдаа нөгөө мөнгөгүй өөрсдөө үед ч нөгөө моциклынхаа зогсоолт нэг 5,000 донгоор тавьдаг. Тэр 5,000 донгооч төлж чадахгүй тийм өдрүүд байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө зогсоолын хүн ч гэсэн мэддэг орлоготой үед ингэжтэй би хэдэн өдрөөр урчлаа төлж мөлчтэй. Тэгээд тэгсэн чинь хэдэн өдөр нэлээд би орлогогүй байлаа. Хөрөөс юм орж ирдэг. Тэгсэн чинь нөгөө би Ханоид Хойчиминд сурж агаад Ханой руу шилжээд ирсэн чинь энэ хоёрын хичээлийн програм нь өөр исэн юм байна. Тэгсэн чинь нөгөө нэг 2 дугаар курсынхаа дүнг дүүцүүлсэн гэ би дотроо тэгж бодоод явж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь харин хичээлийн програм нь өөр болохоор чиний заавал үзэх ёстой. Чи 1 дугаар курс 2 дугаар курс энэ хичээлийг заавал үзэх ёстойсэн чи ингээд шилжиж ирсэн учраас ингээд чиний энэ хичээлийн чинь дүнгууд орохгүй байна гэж тэгсэн чинь намайг нөгөө шууд автоматар өртөө гэж тэнд гаргачихж байгаа байхгүй. Заавал нөгөө дахин судлах хичээл гэдгээр өртөөгээ гаргаж байгаа. Тэгсэн чинь тэр үед чинь 3 сая донг болж байгаа юм заяа. Тэгсэн Монгол мөнгөөр 300 мянган төгрөг болж байгаа юм заяа. Тэгээд ямар ч мөнгө байхгүй заяа. Тэгэл яг ингээд үнэхээр яг сэтгэлийн ингээ амар шаналлалд орцсон байхгүй. Фильтрэлт ороод тэгээд тэгсэн чинь харин яг тэр яг тэгээд фильтрдэг өдрийнхөө оройн гараад суусан чинь хүмүүс олцоо. Тэгээ яг тэр оройноо тэр хичээлийнхаа мөнгийг шууд хийгээл шууд мөнгө. Тэгээ би тэр амар гоё санагтаад тэр санаанаас өргөөсө гардаггүй юм. Тэгээд юу хийх юм дээ те. Гоё санагтаад. Яг хэрэгтэй үед яасан бэ те? Тийм яг тэгэл байж байгаа л нэг тэгсэн яг хэрэгтэй үед тэр ингээл амар хүмүүсээ олцоод орчлоо. Тэгэл оройн мэдээж орлогоо тоолж байгаа шүү дээ. Тэгэл тэгсэн чинь 3 сая гаруй донг яг нэг өдрийн дотор нэг оройны дотор хийцэн. 3 цаг гаруй цоон гэсэн үг шүү дээ чи юу. Вьетнам ах нарт зодоолоо гэж тэр чинь ингээл чи ер нь бол ингээ бизнес юм болоочлаа шүү дээ. Тэр баахан хүмүүс сууж байгаа шүү дээ. Тэгээ чамайг зодоогүй юу? Үгүй шүү дээ. Тэр чинь тэднес чинь болохоор нөгөө чанзум гэдэг хөрөг зургийн төрлөөрөө сууж байгаа байхгүй. Би чинь болохоор хөрөг зураг зураа сууган гут чинь тэдний зах зээлээс би булаалцаж чадахгүй мэнэ гэдэг ойлгонгуудаа нөгөө нэг хэна зурчиж байгаа байхгүй. Тэнгүүд чинь тэр энд хэнэ зурдаг нэг ч хүн байхгүй. Яг нөгөө хэнэ зурдаг зах зээл нь шинээр би гарч ирж байгаа гэсэн үг хөө. Тэгэл надаас яг намайг зурж гиснээс сарын дараа мараагаар яг адилхан хэнэ зурдаг хүмүүсүүд ингээ тентгүй суудаг болж эхлэв. Тэгэл одоо ингээд явангууд гоё идэг ш. Тэгээд манай ангийн хүүхэд бас юун дээр суудیں۔ Тэр хонким дээр явангууд манай ангийн хүүхэд сууж идэв. Тэгээд би явж моод ингээр мэдлээ. Одоо ингээд нөгөө нэг хаяадаа нэг гараал юу зүгээр амралтаар гараал нөгөө нуур Монгол явж ш. Тэгэхээр амар гоё л идэв. Турсан зэдрэл тэгэл манай ангийн хүүхэд сууж байна. Би оруулж ирсэн штэ гэж боддгоо. Хэнэ зурж байгаа харангууд та нар байх бахт би дэгсэн штэ. Хэнэ зурж байгаа харангууд одоо тэгэл нөгөө нэг жоох хүүхдүүд нь хэнэ зураа сууж идэг. Одоо яг нөгөө нэг тэнэг 2 дугаар курсын хүүхдүүд ч юм уу. Тэнгүүд нөгөө архаг оюутнууд нь чинь хөрөг мөрөг зурдаг ч юм уу. Тиймэрхүү. Гэтэ оюутнууд нэг амар суудах юм аа. Одоо бол ер нь нөгөө бидаас нь зураач болсон хүмүүс л болцоо тэнд амар хөрөг зурж сууд. Дандаа нөгөө ахмаг насны. Аах тэгээд яг тийм одоо хийнэ зураа сууж хат ямар мэдрэмж авсан бэ ингээл одоо нэг ичдэг ч юм уу эсвэл нэг юм санаа зовдөг ч юм уу. Тийм ичих бол нэг амар байгаагүй. Тэгээд зүгээр жоохон намайг хизээ хөөгөөд явуулчих юм болтоо айдастай суудаг. Гэхдээ тэр чинь нөгөө нэг одоо тэр харуул хамгаалтын хүмүүсүүд нь юу яадаг бас ядаргаатай заяа. Орой яг 7:30-д илүү хийддгэлээд ингээд бүх нөгөө нэг юм тэр хавийг хариуцсан цэрэг цагдаагийнх нь хүмүүсүүд нэг ингээд шалгалтанд явдаг байхгүй бүр ингээд саманж байгаа юм шиг ингээд шалгалт хийж явдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг юунууд чинь болохоор намайг нөгөө бимдэр зурдаг гэд намайг хөөгд идэг. Нөгөө чанзум хөрөг зураг зурж байгаа хүмүүсүүд болохоор яг ингээд зүгээр гэд ингээд суулгачдаг намайг болохоор ингээд бимдэр зурж байгаа нэг хүний бие ташлах үе нэтэр юмшиг гэсгээс ахвал ингээд хөөгд идэг. Тэгэнгүүт нөгөө нэг юу яан заяа. Шиндээ бол яг нөгөө нэг очрын олоогүй гэсэн болохоор ингээд хизээ хөөгдгөл яг бол гэж жоохон айгаа суучдахгүй бүндүүн бол тэгэл нэг хүмүүс оволцоод ирэхээр хөөгдчих юм болоо гэж тол хэвсэхгүй. Тэгээд сүүл рүүгээ нөгөө харуулттайгаа нөгөө нэг найзлаад тухайн яг тэр хэсэг найзалцж байгаа байхгүй. Тэгээ өөрөө орлогоноосоо нэг хитэн донг өгчин заяа 100 мянган донг ч юм 200 мянган донг өгчин заяа. Тэнгүүд нөгөө нэг нөгөө самлалтанд нөгөө шалгалтанд явж байгаа хүмүүсүүд нь штэ. Тэр нь ирэнгүүт над руу хилчдэг. Тэнгүүд нь би босоод зүгээр юмнуудаа хураагаад өөр газар очиж сууж агаад шалгалт нь өнгөрөө явангууд нь буцаа очиж суучдаг.
бас нэг тиймэрхүү гээд. Тэгээд тэр чинь ээлжүүд нь ондоо тэр нөгөө нэг надад мэдээ өгдөг хүмүүсүүд зарим нь ааш мото хүмүүс таарчих юм бол үгүй гэд яадгүй. Тэгээд тэднэр нь хөөхөө заавал тийм их мөнгө зүнгээд горлохгүй юу яах юм бол тэгэл 20,000 донг гэсэн ч хамаагүй 20,000 донг аваад тэгэл Монгол мөнгөөр дугуйчдаа тэгээ 2,000 төгрөг. Тэгээд багыг наа. Тэг гадаад хүмүүс ингэ жоох яахгүй юу? Гадуурхаж мадуурхаал. Үгүй тийм байхгүй амар нийтч ярина. Харин эсвэргээрээ ингээ гадаад хүн тэгсэн мөртлөө энэ төрөл хурлын манай төрөл хурлыг сургуульд сурдаг оюутан гэж амар юм ярилцсан. Багах штэ заримуд нь тийм манай ангийн хүүхдүүд бол яаш угсаа гадаад оюутан байхгүй юм чинь. Гадаад оюутан байгаа нь Лаос Камбож оюутан тэгэл өөр яг улсаас яг сурж байгаа л би ганцаарх нэг манай ангийн хүүхдүүд бас тэгж надаар багтах тийм үү. Тэр юу хаа одоо татвар матур ч юм уу те нэг юм одоо бид нар одоо хитгэе германаас тэгдэж магадгүй л хаа те. Ингээд тэгээ суунгууд чинь тэр чинь ингээд орлого гэж тооцогдоо тэндээсээ би ус татвар төлөх хэрэгтэй мөстэй тийм бол байхгүй юм тийм үү? Байхгүй. Чөлөөт эдийн засагтай шүү дээ Вьетнамч. Оо за. Юу ч зарж болно. Одоо энэ Вьетнамын бас ингээд юм яагаад хямдхан байгаад байгаа шалтгаан бас ер нь тэр байгаад байгаа шүү дээ. Ер нь үйлдвэрлэгч орн тэгээд дээрээс нь чөлөөт эдийн засагтай хүн юугаар л хүссэн юм аа хийж болдог. Тэрэн дээр ингээд татвар матур шахаа инээ тэрээсээ ингээд байнгын дарамт шахалтууд ирээд тахгүй. Тийм. Хүүе энийг жоох яриул л дээ. Яагаад бид нар би мэдэхгүй юм бэ? Тэгээд одоо дистаратайгаа ингээд яриа заяа. Тэгээд одоо ихлээр урлагийн амьдралын талаар ярьчээ тэгээд ажил руугаа ямар юм бэ? Тэгээд ханаад сурж байгаад юу руу явцсан бэ штэ Хожи Минь. Тэр яагаад тэгээ явчих вэ? Хожи Минь сурж байгаа ханаад ирсэн. Тийм үү. За одоо тэр амар гоё заяа. Ер нь бол ганцаардсан. За. Тэгээд нэгт ингээд ганцаардсан заяа. Тэгээ хоёрт болох юм бол Хожи Минь чинь ерөөдөө бол ханааг бодвол яг нэг гаднах байдал нь илүү нөгөө хөгжилтэй илүү тийм арцлсан юм шиг харагдаад байгаа мөртлөө хүмүүсийн характер нь жинхэнэ социалист характер нь ерөөхдөө Хожи Минь гэхгүй. Ер нь бол гэхдээ миний бодлоор миний дүгнэлтээр шүү. Багшийн гадуурхал бас байсан тэнд. За. Тэгээд доктор байрны бас тийм нэг хэцүү байдлууд надад амар хүндээсэн. Гэхдээ манай ангийг 1-р курст байхад дааж авсан багш надад амар сайн. Тэр багшаа хэлж байгаа юм би ойлгохгүй нэг ч үг байхгүй заа бүгдийг нь ойлгодог заа амар гоё ойлгодог тэр багштай ер нь амар сайн тэгээд нөгөө 2-р курст орсон чинь анги дааж авж байгаа багш маань солигдвоо гэсэн чинь нэг эмэгтэй багш ирсэн тэгээд тэр багшийг өрөөсөө би ойлгохгүй тэгээд амар ууртай би ингээ юм ойлгохгүй байгангууд ингээл тэнэг мингээр намайг ингээл дуудаал гэснээр манай ингээ хүүхдүүдтэй нийлс намайг шоолоод тэгээд би ингээ амар бүр гутраал ингээ иймэрхүү сонир байдалтай ороод тэгээд надад тэр мартгүй зүйл нь юу вэ гэхээр яг манай би нэг зүйлийг нь ойлгохгүйсэхгүй бүгдээр ойлгохгүйсэн тэр багш яриад байгаа. Тэгсэн чинь манай ангийн хүүхдүүдтэй нийлээ намайг шоолоодсон. Тэнгүүд тэр багшийн хэлж байгааг ойлгохгүй гонгууд нь би нөгөө 1-р курст надад хичээл ордог байсан манай ангийн дааж авч ирсэн багш дээр гүгөөд очиж чинь багшаа би энэ хичээлүүдийн энэ багш ярьж байгаа ойлгохгүй байна. Энэ дээр нь тэгээ багш цайны цаг магаар юм уу тэр 1-р курст хийсэн багш маань цайны цагаар орж ирэнгүүтээ миний хийж байгаа юмнуудыг харангуйтаа заагаад өгөөд зааж өгч гараад яваад өгдөг гэсэн зэ. Тэгээ сүүл рүүгээ бол багш ингээд ажилдаа инээ тэргээд угаасаа тасалж чадахгүй байна гэдэг. Тэгээ би тэр багштай яг ийм байдлуудаа болоод байгаа болохоор улам тэр багшийг харахаар л уур хүрээд нөгөө суумааргүй санагдталтай төрж эхэлж байгаа. За тэгээд 1-р шилтгаан за ингээд болоо. 2-р шилтгаан юу гэхээр дотор байрнууд бол бүр үнэхээр яг социалистээр ингээд амар хэцүү. Тийм юу өндөртэй юм нөгөө цаг юу одоо жишээлбэл Хожи Минь чинь тухайн үед нэг 10 ч хүрэхгүй оюутан байдаг л шүү дээ 5-6 л оюутан байсан. Тэгээд нэг баяр наадам болон тэнгүүд нэг оюутнууд биенийхээрээ ирэхээр оруулахгүй зүгээр ерөөсөө оруулахгүй заяа. Тэнгүүтээ оюутны байранд галтгаа байхгүй. Тэгээд би нөгөө нэг гайд хийгээд орчуулганд яваад хичээлгээ жуурчулганд яваад хэдэн дөрөв цуглуулж байгаа хөрөгч авлаа. Тэгээ хоолоо хийж тэгээ галтгооны өрсөл тоогоо авлаа. Түмпүн гээл янз бүрийн юм плет авлаа. Тэгсэн чинь нөгөөдгөө чи оруулдгүй хөрөгч мөрч чинь. Хашаагаар нь ч оруулдгүй бүр ерөөсөө. Тэгээл нөгөө нэг авсан худалдаж авсан газрынхаа хаягийг юу утсыг өгмөг гэнэ. Тэгээ би худалдаж авсан газрынхаа утсыг өгсөн чинь шууд ярингуудаа баг гадаад түнд ингэж юм дарлаа энийг буцааж авчаа. Заав маа гэдэг. Тэгээ нөгөөдөг чинь тэгээ нөгөө дотор байрны
дүрм журамд ингэдэггүй тэгдэггүй гэсээр байгаа нөгөөтгөн чаавас ирээд буцаагаад аавна хөрөгчөө буцаагаад аав. Тэгээд тэр чинь нөгөө шинэ минь өргөж биш дээ чаавас би нөгөө засварал хоёр дахь ээлжний нөгөө өргөж мөнгөнийхөө болцоонд харуулаад авч байгаа хгүй. Тэгээд хөрөгчтэй болцоо одоо би гоё амьдрнаа гоё өөрөө хоолоо хийж идээд гэж амьдрнаа гэж бодож ирсэн чинь тэрийг тэгээ буцаачиж байгаа хгүй. За тэгэл дараа нь жоохон оройтож моройтон штэ. За тэгэл нөгөө бид нэр тэнд байгаа 5% 5-6% чинь би энэс амар хол заяа. Манай сургууль хотын төвдөө байгаа мөртлөө оюутныхын байр нь юу байсан? Нэгэн хол жоохон хотын захруугаа хөдөөрөөгөө. Одоо очиход бол амар гой хөгжсөн л хэлээ л дээ. Тухайн үед жоохон хөдөө тал руугаа жоохон тийм голын эрэг дагсны мод зодтой юм жилүүд рүү гатар байсан хгүй тухайн үедээ. Тэгээ нөгөө уулзаж уучраад ингэнгүүт чинь би нөгөө найз нөхдөдөө уулзах болгонгууд хотын дуурахаар оройтсон шүү дээ. Жохоо оройтчод автуусан зугаа. Тэгээ эрэнгүүд оруулахгүй заяа. 5 минут итэрсэн байсан ч ерөөсөө оруулдгүй. Ерөөхдөө тийм байсан. Тэгээ ерөөхдөө жоохон тийм хэцүү жоохон надад амар. Тэрэн дээрээс улам ганцаардалт аваад ганцаардах мэдрэмжлүүх аваад байгаа юм чинь. Тэгээ нөгөө дотор байранда ганцаархнаа л нөгөө гадаад оюутан ганцаараа Монгол оюутан. Тэгэл ерөн за юу яа гэх нэг жил Монгол буцчаад ирж байхдаа нэлээд дээд курсын манай нэг төгсцаах нөгөө шинээр ирж байгаа оюутнуудыг дагуулж ирж таараа. Тэгэл ерөөхдөө замдаа ирж явах замдаа ярилцаал. Тэгээ жоохон ярилцсан жахын доо сургуулиас солино гэж шууд өргөдөл өгчихгүй даа шууд юу яаж болно штэ. Өргөдлөж хүлээж аваад сургуулж солиод өгч штэ. Тэгээ нөгөө Ханоид хэлний хэлтгэлд сурч ирсэн болохоор Ханои амьдрал амар сайн мэддэг. Тэгээд Ханои чинь яг ингээд байгаа энэ аж ахуй амьдрал нь юм социалист юм шиг юм тэгээ хуучинлаг харагдаад байгаа мөртлөө илүү тийм арчилсан тийм харилцаатай нээлттэй хідэн цагч бол хідэн цагч ингээд дотор руугаа орж гарч болдог гэдэг тийм баггүй юм хараа цагт хараа юм жоохон тийм багтай илүү тийм чөлөөтэй баггүй. Тэгээ харин тэгээд өргөдөл бичээд эцсийн сайдын аманд өгөөд ингэсэн чайрна. 1-р семестр дуусаад 2-р семестр эхлэхжсэн чайрна. Чиний өсөлтөд хүлээж аваа сургуулиуд чинь солихоор болсон байна шилжүүлж болсон байна. Тэгээ харин тэр ханаа руугаа шилжээд ирсэн байхгүй. Тэгээ нөгөө нэг дотор байранд оруулахгүй гадаа хонж исэн өдрүүд хаяа гэж бол 2-3 удаа л гадаа хонж исэн цаатан дээр юу шүн шумуулны хоол болж байгаа. Тэгээ шилжээд ирсэн чинь амьдрал хэр өөрчлөгдсөн бэ? Одоо тэгээ түрүүн хальтуулт ярахад бол нэг хичээл өөр болоод нэг 3-4 дэх курс үзэхсэн юм. Нэг хоёр доорж морцсон жоохон хэцүүхсэн юм. Тэгээд шилжээд ирсэн чинь бүр юу байсан илүү надад амар амархан санагдсан бүр энэ сургууль ханаад сургууль. Тэгээ илүү амархан санагдаад тэгсэн чинь бас нэг миний мартдаггүй нэг гоё юм байт юм заяа. Хойчин минь сургууль сурж байхад манай анги гэсэн бохгүй юу? Нэг охин байдаг бохгүй юу? Вьетнам охин бохгүй юу? Надад амар тусалдаг заяа. За харин түүх явах гэж. Биш. Йоо гоё драма оруулах гэдэг. Тэгээд надад амар тусалдаг охин байсан байхгүй юу? Тэгээд тэр ингээд надад юмыг амар сайн ойлгуулж чаддаг заяа. Багш надад ойлгохгүй байлаа гэхэд тэрэнд очиж хэлчихдэг. Чи энтэй ярилцаарай ч юм уу. Тиймэрхүү тохиолдлоор ингээд яадаг заяа. Тэгсэн чинь амар сонио. Би тэрийг шилжиж байгаа ч гэж мэдээгүй. Би Ханои сургуульд шилжиж ирсэн чинь тэр манай ингээд орцсон. Шилжиж ирсэн надаас түгэл жилд орцсон байж тийм. Чи хэлсэн юм шүү гэдэгхгүй заац. Тэгсэн чинь тэгээ бүр нөгөө энэ багш нарын харилцаан амар гоё ойлгомжтой байдаг. Нөгөө найз маань ч гэсэн надад тийм туслаад байж идэг. Тэгэл миний диплом ажил дээр амар их тусалсан. Би ингээл өөрөөрөө бичээл миний алдаануудыг засч өгөөл явуулна. Энд чинь болохгүй, энэ чинь болохгүй гэж засч өгөөл явуулна. Тэгээд тэр охинд бол би сайн баярлалаа. Тэгээд тэр тохиолдлыг бас амар гайхдаг. Гоё азтай зинхэнтэй. Яг баггүй гүгтэй. Энэ ихнэр гайх үдэ нэгдүүлэгт орсон чинь Вьетнам хүн чи нүвчгүй дараа гэрэл алцахгүй. Тэгээд ер нь бол сургуулаа төгссөн юм байна тий. Ер нь баян оюутан болоод. Баян ч юу аах вэ? Ер нь бол тэгээ Ханоид ирээ сурж байгаа л ерөөдөө тэр нөгөө гаргалгаануудыг гаргаад яаж байгаа ш. Тэгтээ яг нөгөө гудамжинд сууж зурхын өмнө би чинь гудамжинд сууж зурж байхаа хажуугаар аялал зохион байгуулалт болцсон байсан юм. Ерөөдөө Монголоос аялал бараг авдаг. Тэгээ бараг л дотроо бол одоо компани байгуулна тий. Ухааны за бараг тиймэрхүү аялал бол нэлээд авдаг тий. Яг тэнд бас заавалч хүнд бол тэр хавьд л ганц гайг орчуулга хийдэг юм болцсон. Их монголчууд авдаг болсон байсан байхгүй юу? Тэгсэн чинь ковид гарчтiin. Тэгээ шууд аялал маань ерөөдөө бол шууд талаар
өнгөрөөл аялал маань шууд зогсоол. Тэгэл одоо хийж байгаа бизнес маань бас эхэлсэн дээ. Ягаад тэр дүрслэг хуралгаараа ер нь ингээд яваагүй вэ? Нэгт хоёр талаараа ингээд нөгөө нэг тэтгэлэгтэй ирсэн маа штэ. Тэтгэлэгтэй ирсэн юм чи Монголда заалгах ёстой энэ гэсэн тим юм байгаагүй байсан юм уу? Энэ болохоор юу байхгүй Вьетнамын засгийн газрын тэтгэлэг байхгүй юу? Вьетнамын засгийн газраас Монгол улсад зарлж байгаа монгол оюутнуудыг сургаж байгаа. Монголоос ерөөхдөө бол ямар ч нэг төргнөж тийм хараад биш гэж бодлоо. Яг Вьетнамын засгийн газраас өгдөг юм баггүй. Тэгээд заавал Монголд очиод ажиллана гэсэн юм баггүй. Гэхдээ би урлагаа бол хаяагүй одоо яг энэ чинь үзэсгэлэн инээдрээ болох юм бол ерөөхдөө оролцоод одоо ерөөхдөө жил болгонд болдог Hanoi Art Collection гэдэг олон улсын хэмжээний зурагчны арга хэмжээгээр тэрэнд жил болгоо ерөөхдөө тогтмол оролцоод байдаг. Тэр нь болохоор нөгөө workshop ерөөхдөө болдог байхгүй. Нөгөө зурагч нар шууд нэг дор байрлаад 7 хоног байрлаад улс улсын зурагч нар байдаг байхгүй. Тэгээд нэг дор байрлаад бүтээлээ 7 хоногийн дотор бүтээлээ зураад тэгээд тэр өөрөө үзэсгэлэн гаргаад тэгээд нэг зурагч нарын нэрмэлээр хоорондоо танилцаад арга барилаа солилцдог тийм арга хэмжээнд болдог байхгүй. Одоо бол нэг арай нэрэн солигдсон арай өөр төрлөөр 3 сар болгож байгаа. Тэгээд тэр чинь тухайн сургууль мургуулаад өгсөд надаас нэг галерейгаас урилга ирээд галерейтай ингээм хамтарч ажиллаад таны бүтээлүүдийг галерейтэй байрлуулж борлуулалтын төдөө мөнгө тэгээд гэрээ мөрөө байгуулалт тухайн үед яваад тэгэл ажилласан. Тэгээ одоо бол яасан бохоо би тэр гэрээ байгуулснаас хойшоо нэлээд хэдэн зургнууд зурж өгсөн. Тэгээд сүүл рүү болохоор нөгөө өөр бизнес рүүгээ жоохон хараад зүгээр нөгөө нэг бүтээлээ борлуулах тал руугаа биш нөгөө яг нөгөө шаардлагатай гоё юм арга хэмжээнүүд ийм юмнууд болох юм бол оролцоод бүтээлээ өгөөд ингээд явдаг. Тэнгүүтээ бизнес рүүгээ арай жоохон төлхөө цаг гаргадаг. Гэх юм да тийм. Монголоор сайхан ирж явах та тэ сургуульд ирж явах та за би сурчаад буцъя гэсэн төлөвлөгөөтэй байсан уу? Эсвэл яах вэ ингээд харж байгаа л болё доо гэж боддог тийм байсан уу? Тэгээд одоо нэг тийм за би ер нь суурь шидөө гэсэн нэг шийдвэр гаргахад нөлөөсөн зүйл байх гэдэг надаа тий. Тэр гэрээ байдаг ч юм уу эсвэл одоо уур амьсгал цаг агаарын байдал байдаг ч юм уу. Яг юунаас болоод үлдээх шийдчихвэ? Анх ирэхэд бол бүр яаж гэсэн л байгаа л да. Бүр мөсөн бүр ингээл амьдрна гэсэн төсөөл угаасаа байхгүй. Яаж иж байгаа сургуулаа төгснөө л гэсэн нөгөө нэг тийм зорилготой л угаасаа ямар ч юм тохиолж ирсэн сургуулаа төгснөө л гэсэн зорилготой байхгүй. Тэгээд нөгөө хүн яг нөгөө нэг тэгэл яг нөгөө нэг тухайн цаг байдлаас л хувьсаал миний ингээд юунууд өөрчлөгдөөл одоо энэ бизнес босоод явсан байхгүй. Одоо энэ бизнес маань ерөөхдөө ковидос шалтгаалтай болсон бизнес гэж хэлж болно ер нь бол. Бизнес нь юу юм бэ? Нууцшвал. Ерөнхийдөө тээврийн бизнес хийдэг Вьетнам Монгол хоёрын хооронд одоо каргоч тээврийн бизнес хийдэг. За энэ маань яг юунаас үүссэн бэ гэх юм бол ковид гараад хүмүүс наашаага ирж чадхаа болоод за тэгээд ерөнхийдөө бол нөгөө би тэнд тухайн үед жоохон хөдөлгөөнтэй байсан байхгүй би. Арай нэг газ юмнуудыг наашин цааш зохицуулах чад хурдан зохицуул. Тэгээд ажилласан чинь юу байсан бэ? Нэг хідэн 8-аач толбогдоод за хүмүүс холбогдоод тэгэл тухайн хүнийхээ видео кол хийгээл би ерөөсө дандаа видео коллоод дэлгүүр оршоонод яваад тэгээд нөгөө барааг нь аваад их дотор явуулаад хитаар дамжуулаад тэг ингэж ингээл явуулдаг гэсэн байхгүй. Тэгээд ижсэн чинь нөгөө 1.8 ч юм байсан сүүл рүүгээ 2.8 ч юм болоод 3.8 ч юм болоод тэгээд бараануудын би оюутны байранд даадгалдаг болоод оюутны байранд маань багтгаа болоод тэгээд гадаа оюутны байрныхын гадаа хашаанд хадгалдаг болоод жижүүр мэжүүрэнч бүр намайг мэддэг болсон тоохгүй зүгээр ингээ харж юм авчиг гэж үздэг. Тэгэл газраар юу яагаад газраа хаттаар дамжуулж явал тэр нь нэлээ удаж очноо. Ингээ сар марын дараа очдог. Тэгэд нэлээ хэдэн 8-ачтай болчлоо. Надаар бараагаа видео кол хийж цуглуулдаг болсон байсан. Тэгээд эдсэн чинь юу яасан вэ? Нөгөө ковид дуусаад Аяр Монгол гэмтэл гараад Аяр Монгол бас надтай холбогдол тэгээ тань дээр ингээ чичээ цугладаг гэсэн юм байна. Манад ачиг болгомж өгнөгөл. Тэгэл өргөдөө тэр чинь бас тэгэл нэг хүн тодорхой хугацаанд нөгөө газар явуулах юм чинь тодорхой хугацаанд үргэлжилж байгаа шүү дээ. Ингээд бас нойлоос нэхэлсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд Аяр Монголд ачаа нийлүүлээ. Аяр Монголд ачаа нийлүүлэх чинь над дээр цуглаж байгаа ачаанууд нь нэлээд их хэмжээний болцсон байдаг гэсэн хэвгүй. Тэгээд агуулах байхгүй зөвхөн дотор байрандаа л хадгалдаг. Тэгээд дотор байрныхаа коридороор жирэгтэл нөгөөд хайцглаж үргэлжлэн гөөрөө тавьчихсан заа. Тэгээд багш нэгт айхтар инглээ тэглээ гэдэг юм хэлчихгүй. Тэгэл Аяр Монголд ерөөд ачаа нийлүүлж эхлэв. Тэгэл ихсэд ихсэн дээ. Ер нь нэлээ хөдөлгөөтэй залуу юм байна тий. Нэг жоох юм сэргэлэн маркинд доо. Хүнтэйгээс очиж болчихдог. Тийм үү. Одоо тэгээд юу гэсэн үг вэ? Виз нь ямар гэсэн үг одоо их сургуулаа төгсөөд оюутны виз нь бол ингээ өөрчлөгдсөн гэсэн үг шүү дээ. Тий, одоо ингээд оюутны виз өөрчлөгдсөн гэсэн үг байхгүй. Тэгээд ерөөдөө бол одоо би нөгөө нэг юу яаж байгаа.
аяллаа визээр 3 сарын визээр 3 сард ерөөдөө тугаад тойроод ерөөдөө тэгэл байж байгаа гэсэн. Тэгээ одоо бол яг энэ бизнес маань Вьетнамаас салшгүй холбоотой болсон байгаа болохоор түрүүний асуултанд хариулж одоо ингээд гарч ирж байна гэсэн үг байхгүй. Ингээд Вьетнамаас одоо ерөөдөө нэг зундаа Монголд явцдаг бусад улирлуудтай ерөөдөө ингээд байж идэг гэсэн. Юуны виз гэж мэдүүлж болдгоо маа одоо ингээ бизнес эрхэлж байгаа тийм ингээ ажиллаж байгаа гэдэг ч юм уу 5 жилийн. Босхгүй тийм юм байхгүй. Заавал нөгөө Вьетнам улсад хөрөнгө оруулсан байх шаардлагатай гэдэг. Хөрөнгө оруулалт нэлээд өндөр юм бэл. $100,000 гэсэн мэл өгдөгцсөн мэл. Эсвэл нөгөө нэг юу яах юм бэлээ. Хамтрагч байгууллагуудаас эсвэл заавал тийм юуны гэдэг бас нэлээд бичвэр баримтууд бүрдүүлэх шаардлагатай юм байлээ бүр утгацааны бизнес. Юу виз авах. Би ч юм болохоор манай компани ч юм болохоор ерөөдөө манай агуулгал Вьетнамд байрлаад байгаа болохоос Монгол улстай бүртгэлтэй Монгол улсын компани, Монгол компани гэж ерөөдөө явж байгаа компани шүү дээ. Тэрнээс биш би жуулчны нөгөө 90 хоногийн орж гарахаараа бол би тийч компани байгуулад бизнес явуулах бол боломжгүй юм байна тийм үү? Тийм. Тэгэхээр би энд ингээд байгуулахад Монгол улсад би татвар төлж байгаа учраас дахиад энд би компани байгуулад ажиллах юм. Хоёр газар зэрэг татвар өгөх болохоор нөрөн жоохон нэлээд хүндрэлтэй болоод санхүүгөө хувьд жоохон үнэлттэй байх гэдэг байхгүй юм бол. Нөгөө чөлөө зах зээлээ жоохон тайлбарлавал би одоо компанид ижил тэнцээ бизнес эрхлэх боломжтой юм уу? Эсвэл одоо ингээл яг чам шиг ингээл хөрхөн сэргэлэнтэй л явж ажиллах юм аа? Над дээр байгаа яг бодит ингээд яг туршлага юм эсвэл миний туулаад өнгөрсөн юм дээр бол би одоо энд агуулах нэгэд одоо баг 4 жил баг болох гэж байгаа байхгүй юу? Тэгэхэд бол над дээр одоо ингээ 2 удаа төрөхөдөө шалгалт орж ирсэн байгаа гэсэн. Тэгэхэд бол одоо нэг ийм тиймээ ерөөсөө ийм шаардлага нэтрэв тавиагүй юм байх ёстой ч юм бичиг баримт бүрдүүл ингэх хэрэгтэй гэсэн юм ерөөсөө тавиагүй. Эсвэргээрээ харин ингээд амар айтаахан ингээд харилцаад ингээд за болж байна гэсэн. Тэгээд би ингээ хоёртон байсан юм аа ингээд тэгээд Вьетнам хэлээр ингээ ярингууд амар уриаллах байгаад ерөөдөө бол тэгээд болчихж байгаа юм. За тэгээд Вьетнам ч өөрөө ерөөдөө хүн хийж чадчихлаа ерөөдөө бол бас нөгөө юу л хийгээд тэгээ хүн болгон годомжиндаа юм зараад годомжиндаа гэж хэр зэмс юу гэх юм бүх юмудаа зараад байгаа юм чинь бас ингээд чөлөөт эдийн засаг эн чинь бас юмыг хямдхан байлгах биас харах байгаа болов уу гэж бодоод байхгүй. Тэгэхгүй бол одоо олонгууд Монголд болохоор ингээд байгаа байхгүй. Байсгээл нэг юм ороод ирнэ. Байсгээл нэг юм ороод ирнэ. Тэгэл ингээд ажил заахаа түрээс нэтрийн мөрөнүүд ингээд төлөөлөж сая ингээд амар тэнэгэн болж байгаа байхгүй. Надад жоохон тэр томцгүй санагдсан. Хогны мөнгө ингээ би сар 50,000 төгрөг төлдөг байхгүй юу? Цөөхтөө. Гэтэ манайхаас нэг бол хог гараад идэггүй. Гэтэ яг алтан байгуулах учраас яг төлөх ёстой гэж төлж байгаа байхгүй. Тэгсэн чинь сая ингээ сөөх юу яхаа болж гинэ. Хогны мөнгөнд оролцоосаа уус хогны мөнгөийг хурааж авдаг болсон гэдгсэн чинь сарын 200,000 төгрөнд хогны мөнгө тушаа гэд би бүр шок. Тэгсэн чинь манай ингээ Монголд байгаа офис маань ингээ 20 м квадрат жижигхэн талбай байхгүй. Тэнгүүд манай том хачаанууд бүгд онгоцны буудлын дээрээс хачааны машинд ашигдаа шууд дэлгүүр болон гэр гэрт ингээд онгоцны буудлын дээрээс тарагдчихдаг. Хүний нэг цам ч юм уу, нэг утас ч юм уу, нэг готл ч юм уу тийм жижиг хачаанууд манай офис дээр очингуудаа офисоос тарагддаг. Офис дээр гэхдээ тийм их төгрөг хачаанууд гараад идэггүй, маш ажил багтаа хогч гараад идэггүй. Баггүй ер нь бол тэгсэн чинь сарын 200,000 төгрөгийн. Тэгээ эндээс ингээ харангууд мэдээж би одоо энэ тийм шахалт дарамтууд ингээд татвар ингээд энэ юмнуудад үлээ дахиад хүн залхимжуулж дахиад хогны мөнгө 200,000 төгрөг. Гэхдээ хогонд 200,000 төгрөг төрнө чинь маш утгагүй асуудал шүү дээ. Ер нь бол за хэрвээ би тэрийг зөвхөлийн зөвшөөрлөө гэж бодоход чинь мэдээж одоо миний каргоны үнэ өндөр өсөв тийм нэмжиж би одоо тэр 200,000 төгрөгийг гаргаж ирэх ч юм уу. Тэгээ нэг иймэрхүү байдлаар байгаад байгаа. Тэгэнгүүт Вьетнамд болохоор бүр надад тэр 2 удаа шалгалт орж ирсэн ийм юмны мөнгө тийм юмны мөнгө надад ямар ч тийм дамжихад өрөөс орж ирээгүйгээр одоо өдөр хүртэл ингээд өргөдөө болцсон маань юуны юу орж ирдэг вэхээр түрээслүүлэгчээс тог захлагын мөнгө тэд гарлаа тэгдэг төлөө шүү л гэж юм орж ирдэг. За тэгээд түрээсээ сар сард нь төлөөд явж байгаа юм бол тэгэл одоо л ингээд ямар ч стрессгүй ямар ч дарамтгүй ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би яг ийм дээрээс яг чарахгүй ингээд юмны өндөр үнэтэй хэмтхэн байх шалтгаан ингээд иймэрхүү байдлаас болоод ингэж би дотор бодод хэлдэг. Одоо тэгэхээр ариун навд хоорочод наач шууд бизнес хийж болох юм байна зү? Ер нь бол болно шүү дээ. Найзаа. Би энэ харин виза материалыг бөглөө сууж байна. Сайн нөгөө хин анзаарсан бол Гүгт юусоо дандаа л гадны хоолой газрууд байгаа. Дандаа л гадаад хүмүүс ажиллаж байгаа. Одоо тэгээ туг тойрсон чинь буцаад оруулахгүй гэсэн тиймэрхүү юм байхгүй юу? Хэрэг төгөл хараад хэрэгт орооцолтоогүй цагдаагийн тэгэл тийм анхаарал махалт өгсөн тийм
ерөөс суралцлагатай үйл бол зүгээр ш. Айгуу тэгвэл амар юм байна ш тий. Тийм байна. Чөлөөт эдийн засаг гэдэг үгийг илүү жоохон дэлгэрүүлж уншия гэж бодлоо. Тийм дээ. Миний харж байгаа бол дандаа л нэг жуулчнангаар бол амар хүмүүс очиж байгаа штэ. Нэг юм удаан амьдарч байгаа, бизнес хийж байгаа хүмүүс ер нь хэр их байдаг вэ? Ер нь бол яг тийм илбэг бол биш. Гэхдээ яг хоо миний мэдэх юм бол нэг тото хэд бол байдаг. Тото хэд хүмүүс байдаг. Эсвэл Вьетнам үнтэй гэрүүл болсон хүмүүс ч юм уу. Нэг гарын 13-нд багтахаар бол байх. Тэгээ би бас тэрийг амар сайн бол мэдгүй. Яг миний уулзчихсан хүмүүсүүд бол тийм үү. Тэгээ яг хоо элчин ороод гарахад бол хаяг нэг буу алхахад нэг ерөнхий нэг тэдэн байдаг, нэг юм хүүгээл эсвэл нөгөө цагаан сармаар болонгууд элчин дээр уулзалтын шүү дээ. Тэгэхээр нэг тий элчин дээр орж гарахад ерөөхдөө нэг цуглалт монголчуудаа цуглуулах уулзалт. Тийм их юм болохоор уулзахаар ер нь тоотой хэдэн хүмүүс л гэж. Вьетнам ер нь хүмүүс хэр вэ? Вьетнамчууд бол нэг дайжгүй шүү дээ, илдэг. Тэгээ нэг дайжгүй илэгтэй л гэж би боддоо шүү дээ. Надад тийм эсвэл монголчууд ер нь жоохон илэгтэй хүмүүс юм. Хэлний илтгэл ирж ирнэ үү ханаа яга мэдэхгүй шүү дээ. Төөрөөд шүнөө тэр үуч нэг амар интернет нэтэрэмэрийг шууд Google Maps дээр одоо шиг хийгээл тэр болоод харьцдаг тийм бол байгаагүй шүү дээ. Хаашаа яаж ярихаа юусэн мэдвэ. Юусэн шүн. Тэгсэн чинь тэр би нөгөө өөрийнхөө баримжаагаар зүүчгээр алхасаар гад бүр хаалтчих. Гэрээсээ нэлээ хаалтчих. Тэгсэн чинь нөгөө нэг ямар ч зэн гэрээ бол хийлч чадаад байгаа нөгөө нэг чундам сэрнэн гүгдээ гэдэг олон улсын оюутны төвөө гэдэг ерөөдөө тэрийг хийлч чадаад байгаа. Тэгээ нэг Вьетнамд очсон чи харин яг тэрийг л хийлч чадчихсан зайдахгүй. Тэгээ ясэн чи харин ард суучих гэдгснээ моциклэн дээр суулгаж авч явангуудаа таксины нэг компани дээр авч юмудаа дахиад такси аваад таксин суулгаж өнгөтэй дахиад 100,000 тонн надад өгöd. Тэгээ явуулсан. Тэгээд чи нөгөө таксины мөнгө төлөөрөө хөндөр. Тэгсэн чинь таксины мөнгөөс үлээ цаана дахиад мөнгө илүү яг гараад тэгээ яг тэрнээс хойш тэр мэрийг үйлдэлүүдээ ингээ хахаар вьетнамчууд ер нь их тайжгүй амар илэгтэй хүмүүс юм санагддаг ш. Тэгээ одоо ч гэсэн нэг ингээ тайцаж марцгаад бол нэг тийм амар авдаарлаа нэг өнөдөр юм болоод нэг хүн бас баг тэгээд одоо ингээл нэг ажил журмын хүмүүстэй уулзсан намайг тэмдэглэсэн гоё амар тотно тоглож моглол имиж нэгэл тэгээ бүдүүнэ гэлсэн тэгэл тийж дуудаж модал их тайжгүй санагддаг ш. Одоогоор бол нэг амар Вьетнам хүн ингээл дургуулгаар Вьетнамын юм характер гарсан юм зөв юм хөгийн гэсэн бол надад бол гарч ирээгүй тийм сэтгэл бас нэг төрөг. Хоолундаа хэр сайн тассан бэ? Цаг агарын хувьд ер нь хэр удаж иж ер нь одоо би жишээлбэл ингээл гинт халуун газар очих юм бол амар халууцсан санагдаад байгаа байхгүй юу? Чи одоо удцсан болохоор зэрэг ингээл тасцсан баг. Тэрнтэй адилхан хоолунд нөхцөл байдал тий яг тэрэндээ хэр хурдан тасч ер нь өөрөө идчихсэн бэ? Хоол бол ирээд бол нэг амар гол шилэв штэ. Гол нь чадахгүй л гэсэн амар штэ. Хоолндоо чадахгүй. Тэгээд заавал 2 хоол мол авч идэг. Гэхдээ тэр үе чинь нөгөө анх ирсэн заа. Тэгэхээр нөгөө анх ирсэн чинь мэдээж ээж авмаа ингээл гэрийнх нь хамаатансаад мөнгө өгөл жуулж байгаа шүү дээ. Мөнгөтэй ирсэн. Тэгэл нөгөө нэг анх бол яг нөгөө Вьетнам хоол бол энийг идэж чадахгүй, тэрийг идэж чадахгүй гэсэн хоол бол надад ерөөсөй байгаагүй. Ер нь бол яг л идж байгаа хоолыг нь идэхэд бол надад боломжтой л байсан хүмүүс бол муухай онортой юм. Тэгээд хамгийн нөгөө жоохон хэцүү анх ирээд шүү. Хоолндоо чаддаггүй байсан. Тэгээд ингээл 2 хоол моол ингээд зэрэг авч байгаа нэг шүл нэг 3 хоол ч юм уу эсвэл ингээд 3 хоол моол ч юм уу. Тэгж идэхээр ер нь ингээл амар чадах мэдрэмж авдаг гэсэн хүн. Тэгээд тэр үе чинь яг мөнгөтэй байсан үедээ л тэгж авч идэж байгаа. Тэгэл нөгөө нэг мэдээж гэрээсээ авч ирсэн мөнгө дуусаад ирэхээр юу 2 хоол мал авч идэх тэгэл нэг хоолндоо тэгэл чаддаг болол тэр нь тухайн үед хөгжсөн тэгэл юу хоолндоо бассан байсан хоолоо бассан. Нохооны мах муурны мах захаар идэж чадахгүй байх та. Нохооны махад яг хаашаа яа тий. Орой хоолн дээр идчих юм уу зүгээр? Нохооны мах чи яг орой хоолн дээр идэхгүй шүү дээ. Бас нэг жоохон хүндэтгэлтэй хоол эсвэл тэгээ нөгөө чиглэг орны хүмүүс уушгаа хамгаалах зорилттой. Нохооны мах чинь тэгээд манайхан л ерөөдөө амар зарим нөгөө нэг хүмүүсүүд нь годамжинд явдгаар нь төсөөлөө зарим нь болохоор миний тэжээвэр хайртай амтан гэдгээр төсөөлөд нөгөө нэг юу яагаад болохоос биш тийм сөрөг байгаад болохоос яг энэ нохоо чинь яг нөгөө нэг сортороо бид нар хань малаа яаж өсгөж тэгээ хоноо ингээд гаргаж иддэг лээ өхрөө өсгөж байгаа л иддэг штэ яг тэрнтэй адилхан тийм нохооны фермнүүд байдаг хгүй тэгээ тийм фермээс яг идэх зорилттой тусдаа тийм сортын нөгөө үйлдвэрийн тусдаа үйлдвэрийн нохоо байдаг хгүй эдхийн тулд үржүүлдэг төрөл байх нь шүү тэгэхээр тийм үү. Тэгээ нэг юм нэг авчарк гэхэд одоо нэг авчарк биш нэг тийм нохоо байт юм аа. За тэгээ юу гэсэн тэр нохоогоо ингээл
одоо би менус шиг ингээл уудаа одоо цагаас болох чинь да уудаа тавьж байгаа шиг ингээл тэгэж тавиал тэгэл тал талаас нь идэх юм уу яаж идэх юм бэ? Гэтэ яг нөө айлууд болохоор яаж яадаг юм бэ? Гэтэ айлууд бол яг гондноос аваад ингээл ирчүүлээд зардаг газраас нь аваад ирчүүлээд гэртээ аваачаал хоол хийж идэх. Ер нь гадуур яг зарж байгаа газрууд бол шорлог хийж байгаа чансан хэлбэрээр байгаа. Тэгээд ерөөхдөө жоохон градус өндөртэй ахаар даруулж. За зарим гэхдээ би яг амар сайн бүр яг наривчилж бол хийж мэдэхгүй. Гэхдээ зарим тохиолдолд бол баяр маягаар хийдэг тохиолдлууд байгаад идэг гэдэг. Заримд болохоор зүгээр шууд тий одоо заавал нэг идэх тийм сарын ихэн ч юм уу, сарын сүүл ч юм уу, сарын ихэнд идвэл ингэдэг, сарын сүүл идвэл тэгдэг ч юм уу нэг тиймхүү зочноо зурхаах гэх юм уу юу гэх юм бол одоо тиймхүү байдлуудаар идэх тийм нохоо мах идэх тийм цэвэрлдэг үе байх нь шүү дээ бас яг бол тий. Тийм өдрүүд байт юм лээ. Тэгэл тэрэндээ л яна мэдгүй явж байгаа нохооны мах идсэн байх үү? Тийм байхгүй үстэй. Гүг тийм тохиолдол нэг байхгүй. Тэгж бодож л идэх юм байна. За гинт айчлаа. Сони юм лээ. Би бол нэг хоол шийдэж чадахгүй мөлий. Тэгээд дараа ч надад дахиж идэх гэсэн төр тийм хүсэл бол төрөөгүй. Яаж амтагдчих юм? Амар гуйлцсан. Амар сонь гуйлцсан юм билээ нэг сонь тийм шүүслэг. Ингээ харахаар ийм шүүслэг харагдаад байгаа. Зүгээр нэг гоё шүүслэг мах гоё байдаг штэ. Бүхрийн мах зах шүүслэг. Тийм төсөөллөөр харагдаж байгаа зав яг харагддаг. Яг идэхэр нэг эрдэнэ шиг юм шиг ингээд аманд гулж байгаа надах юм. Амруу. Тэл чи шууд нохооны нэр бодож Жери Мэри энэ нохоо гэх. Тэгээ ядчих нөгөө нэг тэр чинь нөгөө нэг би нөгөө бичлэг хийх гээд нөгөө нэг бичлэг хийж авахгүй тэр нохоог яаж идэж байгаа тэгээ нохоо нь ингээд гулууцлцсанараа яаж ингээд байгаа бүгдийг ингээд хартсан болохоор яг нөгөө идэж байхад тэрэн төсөөлөгдөө тэгээд яг хэд удаа жоо өгсөн тэгээд за бичлэгээр оруулаад яах юм гэж одоо бичлэгнэр тэр хэсгийг оруулаагүй. Ер нь бол яг Вьетнамд экстрем хоолнууд бол нэлээд байдаг л да. Яг нөгөө яг өдөр тутмын хоолнууд бол монголчууд идэж олон гоё мах ихтэй хоолнууд бол байдаг. Одоо фөө мөгөөс ахуулаа те хумзан гэх тийм хоолнууд бол монголчууд ямар ч асуудалгүй чинь. Экстрем хоолнууд ерөөдөө байдаг нөгөө хулсны өтмөт гэ тэ хулсны өт байж юм. За тэнгууд нөгөө нэг галууны өндөг байж юм. Тэгээд галууны өндөг ч одоо нөгөө 7 хоногтой 10 хоногтой гэдэг ураг дүнгэж бүрлдэж явах үеих байдаг байхгүй юу? Тэгээ хаглангууд яг дүнгэж ингээд одоо нөгөө дэгдэхэ болоо бүрлдэж байгаа тийм байдаг. Тэгээд тиймэрхүү нэг тэр чи одоо ерөөдөө бол нэг хоолны соёлын нэг хэлбэр зүүнүүд Азийн ерөөдөө дийлэнх иддэг өдөр тутмын багш иддэг тийм хоолчтой уурга нөхдөг маш уургалаг хоол гэдэг. Одоо энд бол голцоо фитнест явсан тамир тэнхээ жоохон ингээд зүлцэн тохиолдол хийддэг. Одоо нэг зүр болгон дээр л зарч идэв. За ер нь их үд сонирхолтой л санагдаж байна. Яаж ижаад нэг очиод үзчихэд болж өгвөл бизнес үзчихмээр шансаас орчмоор газар байна. Одоо тэгээд яг монголчууд 22 дахь аймаг болсон гэдэг нь яг юм коронавигоос хойш л монголчууд аягүй явж эхэлсэн юм байна шүү дээ. Тэгэл монголчууд их болохоор яг юу гэж санагдах одоо ингээл нэг олон жилийн өмнө байхад чинь хитгэн Монголд байхад чинь бас нэг амьдрал өөрөөсөн байж таараа штэ. Одоо тэгэнгүүт ингээл булын эргээл нэг Монгол харахаар яг ямар хөө байх вэ? Гэхдээ яг одоо бол би ч нөгөө Ханаай хотод амьдарч байгаа учраас Ханаай хот бол харьцангуй монголчуудын урсгал баг энэ тайван өмнө амьдарч байсан амьдралын хэм маяг мал үргэлжилж байгаа. Яг нөгөө нэг сая би Фукукт очиж бас нөгөө Фукукт манай нэг салбар нэгдсэн юм чинь. Салбар очиж үлээж авах чигээ байгуулчих. Тэгээд нэг яхад бол нэрэл Монголд байгаа юм шиг нэрээ хаасаагүй л Монгол хүн зурж. Тэгээд юу яат юм бэ хүн чинь хамаа намаагүй ингээ ярин сурцдаг те нөгөө миний хэлийг ойлгох хүн байхгүй учраас нөгөө чөлөөтөө ярьдаг те нохо бацах ч юм уу за жишээ авч байгаа шүү. Энийг тэр болоо за нэг хаяа нэг гой чанга хараад хэлэх ч юм уу те байж те. Тэгээд тэгэнгүүт ч нөгөө нэг за гэсэн би Вьетнам дотор яваад байгаа мөртлөө тэрийг мартчихтэй байлээ. Тэгээд нөгөө хавьддаг монголчууд байх ч юм уу. Жохон тиймэрхүү юмуд гараад л. Ойлгож ядгач. Яг тийдгээ яа. Мартад хүн уулцсан байдаг. Өдөөс нар сууж байгаа айгу том руу нар муулдгийг гэж. Одоо бид гурийн яриаг сонсоод магадгүй зарим хүмүүс за нэг очиж амьдарч үзье гэдэг ч юм уу те нэг тийм сэтэл төрсэн байж магадгүй штэ. Тиймэрхүү сэтэл төрсэн яг ингээ бэлэн ингээ наач ингээ сууж байгаа хүн чи яг юу ч хэлмээр байна.
одоо ингээд чиний зам хэр дардан байсан бэ гэж чи өөр дүгндэг бай. Сургуулаар очсон учраас харьцан байгаагүй байсан гэдэг ч юм эсвэл одоо яг харанхуй ингээд юу хийж мэдгүй тэгсэн мөртлөө за бас дэжгүн биш үгүй ингээд бодоод очих гэж байгаа хүмүүст нэг юм хэлээч. Миний зам хэр дардан байсан бэ гэж. За юу яавал яах юм. Одоо яг нэг зүгээр амьдрын штэ тий. Зүгээр л нэг гой байр түрээслээд нэг эсвэл дүнгиж төрсэн байгаа хүн ч юм уу эсвэл нэг зүгээр л ажлаас нэг холдоод ажлын стрессийг тайлахаар за нэг 2-3 сар марч юм уу. Яг тэгж яах хүнд бол болно. Үнэхээр хүртэг хэмтхэн ямар ч асуудал яг шийдсэн байгаа хүн бол өнөө маргаашгүй шууд ирэхэд бол бүр ямар ч асуудал ахгүй зэ. Ер нь бол Монголд амьдарч байгаас хэмтхэн энд амьдрах бүрэн болцоотой. За бүр ингээд яг ингээд амьдралаа бүр ингээд зүгээр Вьетнамд байлгаа бүр мөсөн Вьетнамд амьдрий гэж байгаа л тэгэл яаж мэдээж мөнгө олох юм бол харгаалсан юм уу те ямар ажил хийх мэд тэр мөрийг шийдчихэл мэдээж бүр ирүүл ирсэн дээр хатаал хичээл хиймээр л юм даа. Одоо ч л очиод мэрэгчлэр ажиллах боломж хэрэг байт юм бол би цалин хийдэг авах боломжтой дундаж төвчний ажиллаар гэдэг. За яг дундаж төвчний ажил бол нэг 2 сая орчим Монгол мөнгөөр 2 сая гаруй орчим бол байгаа. Гэтэ тухайн мэрэгжлийн онцлог нь яа гэвэл тэрнээс яг мэрэгчлэр ажилтдаг бол хүмүүс бол байдаг. Гэтэ би одоо бусад мэрэгчлүүдээр яадаг ийдэг бусад компаниуд ямар байдаг би сайн мэдгүй байгаа юм л да. Тэгээ яг өөрийнхөө өнцгөөс л ярих юм бол яг миний өнцгөөс бол мэдээж боломжтой л байгаад байгаа. Тэгээ би бусад компаниуд яг яаж ажилладаг. Гэтэ хүмүүс бол амар байгаль гэдэг миний харахад гадаадууд Вьетнам компанид ажилладаг гадаадууд бол байдаг. Тийм мэрэгчлэр ажилладаг гэдэг гэсэн. Монгол хүн ч бас байж байдаг. Тэгээ тэрийг нь яг задлаад дэлгэрэнгүйгээр би бол бас яг сайн мэдгүй байгаа юм. Ер нь тэгвэл мөнгө хурах боломжтой гэсэн үг. Бизнес хийхгүйгээр ажил хийвэл мэдгүй байна. Хэцүү хаа. Гэхдээ би тийм амьдралыг төлж үзэх болохоор тэгэхээр сайн мэдгүй байна. Яг ажил хийгээд мөнгө хураана гэвэл яг гэхдээ өөрөө тухайн мэрэгжлийн л онцлог гарах байх. Миний бодлоор тийм архитектур хийх юм уу, эмч хийх юм уу, юу хийх юм тийм яг тухайн өөрийнхөө мэрэгжлээс хамаатагаар болохоор тэгээд тэр чинь нөгөө нэг мэрэгчлэн дотроо зэрэгтэй учраас цэлэнгууд нь бас юу байгаа шүү дээ. Зэрэгээ дагаад туршлагаас хамаатаагаараа янз бүр байдаг учраас яг ингээд туршлагатай үнэхээр мэрэгчлээ сайн хүн бол мөнгө хүрэх боломжтой. Яг шинээр эхэлж байгаа яг бүр цоошин хүн бол би боломжгүй болох та. Яг бүр нөгөө солонгос ажиллаад хар ажиллана ч юм уу юм хийгээд мөнгө хүрэх гэсэн бол тэр шиг бол боломж юусоо байхгүй. Яг өөрийнхөө мэрэгчлээ гарчсан туршлагатай тийм хүн бол өөрийгөө үнэлээд энд ажиллаж амьдрах юм бол өртөг баг. Тийм байдлаар бол мөнгө хүрэх боломжтой. Их нөгөө нэг монголчууд чи ер нь юу руу явдаг штэ. Фукук руу явд юм байна л да. Өөр одоо Вьетнам гэхээр л нэг юм бараг л тэрнгээр ингээд төсөөлөд байгаа штэ 22 дахь аймгаараа. Өөр юм гоё газар нь хаана байна? Хаашаа явбал ер нь илүү тохиромжтой вэ гэдэг ч юм уу. Тийм. За яг одоо бол мэдээж Нячанг, Дананг, Фукук гэсэн өрхөд 3 үндсэн юун дээр явж байгаа. За Фукук, Дананг, Нячанг руу өрхөд арай бага хүмүүс явж байгаа. Фукук руу дийлэх Марс өрхөд хүмүүс аялж байгаа. За ерхөдөө Вьетнамын ерхөдөө бас цагаагаараас хамаатаагаараа бас яг аяллаа нөгөө цаг хугацаанууд нь ингээд хуваагддаг байхгүй юу? Одоо жишээлбэл яг нөгөө өвлийн үйлрэлтэй энэ хойд хэсэг ханаа хэсгээрээс сэрүүхэн байдаг учраас урт зүг рүү ерхөдөө нэлээд аялдаг гэсэн үг. Урагшаага одоо тэр Фукук болон Дананг гэднэр рүү Нячан руу аялдаг гэсэн үг. Тэнгүүтээ 100 болоод ирэнгүүт сэрүүн үйлрэл дуусчихгүй наашаа хойд хэсгээр аялах юм бол хойд хэсгээр бас аялах газрууд болно маш их байдаг шүү дээ. Сапа, Мапа одоо Хазаан ч юм уу тэгэл Хайфон юу Халанбай, Маланбай гэдэг газрууд өрхөдөл маш их байдаг. За тэгээд миний бодлоор бол яг гоё зүгээр стрессээ тайлаад гоё тайван байя. Тэгээд гоё намуухан гоё бай гэж байгаа хүмүүс бол юунд байвал их зүгээр санагдав. Дананг бол маш гоё хүн цөөтэй, маш гоё тайван. Яг гоё зүгээр яг амархат бол хэвтэйчгүй. Тэгээ яг эсвэл зүгээр ингээл парк матаар нь ороод бүх юмыг үзэх ёстой. Тэр усан паркаар нь ороод тэр нөгөө нэг дэлхийн тэр том парк нь юу муунууд гээл байгаа шүү дээ. Одоо макурум гээл үзэх ёстой гэл тэр нэрийг үзэн зугаацсан жоохон ингээл юм байна гэх юм бол Фукук руу яваад үзэх ёстой юмнууд үзнэ гэж. Тэгээ зүгээр гоё бие амрыг бодвол надад бол тэр Нячанг Дананг хоёр их гоё санагдав. Тайван. Заавал үзэх ёстой юмнууд бол яг байгаа гэхдээ яг гоё өөрөөр одоо бол яг Фукукт очихоор амар бужигнаа ихтэй нэг амар хүн арцганаал тэгэл нэг тийм одоо сая би усан парк руу ороход усан парк марк зүгээр битүү очир хүмүүс өрөөс арцгамжил шүү дээ.
За тэгээд бас хүмүүс маань сэтэл болсон баг гэж бодож байна тий. Тэгээд магадгүй бид асууж амжааг боловч энийг хэлээд өгчихсэн гэж бодож исэн зүйл үлдсэн бол эсвэл ярмыг чамд үлдээ. Миний талаас бол надад бол ер нь яг ингээ монголчууд ингээ наашаа нэвтэрж байгаа ингэж байгаа тэгж байгаа Вьетнам Монгол хоёрын хооронд харилцаа үүсэж зах зээлүүд ингээ илүү хөрвөгдөж байгаа ийм болж байгаа нь бол маш гоё ер нь гоё тааламжтай гоё хоёр улсын харилцаа улам өргөдөө сайжирч байгаа бидний үед бол баг Монгол гэж мэддэггүй байлаа шүү дээ хинч Монгол гэж асуухад ер нь бол ямар улс эдийн л гэж өөдөөс хариулдаг тиймэрхүү байлаа шүү дээ яг нэг анх оюутан байх үед бол тэгээ ямар ч нислэг байдгүй л жилдээ нэг л удаа Хонгоцноос ирдэг тэрүүгээр тэндээс тэгэл ажил гайдмал болгож ирэх юм байна. Тэгэхээр одоо бол ингээд гадвал амар гоё юм. Тэгээ одоогоо оюутнууд бол бүх ажил нь бэлэн байна. Оюутнууд одоо өөрсдөө гоё сэргэлэн гоё хийж чадах юм бол зүгээр тэгээ байрны захиалга авч болж ин гайд хийж болж ин орчуулагч юу л хийх ёстой хийх ажил гоё зах зээл нэгдэж ин даа л гэж ерөөхдөө миний бол харсан да. Гэсэн сайхан үгээр энэ удаагийн дугаараа өндөрлүүлээ. Тэгээд холбооны бүгд найрамдах Герман улсаас харах өрөөнд ариуна. За яа хамтаа сууж ярилцлаа. За төч маань бол Вьетнамын Ханой хотоос холбогдож та бүхэнтэй харах өрөөнд ярилцлаа. Ингээд дараагийн 7 хоногчийн дугаараар уулзлаа. Түр баяртай сонсогчдоо. бай. За бай. Зүндөрвөөс баруун дөрөв зүгээр л хэцгэрчгүй мэр байна. Хорхог бодог хоньны толгой хонсон цөвэн эдмэр байна. Найзуудаараа хөвсгөл орж наргицэн гэж ямаар байна. Караоке орч хадагаа сөтө шүнжин дуудмаар байна.